Суур сэтгэл хөдлөлүүд. Эхлээд сэтгэл хөдлөлийг бүрдүүлэгч хэсгүүд үүний ажиллах зарчмыг харцгаая. Сэтгэл хөдлөл бол дасан зохицох, амьд үлдэх гэсэн үндсэн зэмсэг юм. Та дэлхийн ертөнцийг сэтгэл хөдлөлгүйгээр төсөөлөд үзтээ. Ийм ертөнцид хүмүүс хайр сэтгэл, үзэн ядалт, баяр баясгалан, уйтгар, гуниг, гинтийн болон хүсэн хүлээсэн зүйлээч мэдрэх чадваргүй юм шүү дээ. Ингэвэл гэр бүл болон нийгэмд ямар ч дотн харилцаа үүсэхгүй. Хүн төрлөختөнд ёс сурт хуунлаг, үнэнч байдал, амжилтаараа бахархал, альва ичгүүр, гин буруугийн талаар ойлголт төрөхгүй. Энэ дэлхий айдас гэж үгүй болно. Хүн нас барахад ч гашуудахгүй. Гоо сайхны таашаал гэж үгүй болох учир урлаг, уран сайхан, хөгжмөөс таашаал авах боломжгүй болно. Ийм ертөнцид нийгэм оршин тогтнохоо болж хүн төрлөختөн удахгүй устдаж үгүй болох биз. Хувь хүний өсөлт төлөвшил, нийгмийн үйл ажиллагаанд сэтгэл хөдлөл чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй бусдыг ойлгож инэрх боломжийг бидэнд олгодог. Хүмүүс сэтгэл хөдлөлөө янз бүрийн аргаар илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл бие физиологийн хариу үйлдэлээр, жишээ нь чанга чимээ цочвол зүрх нь хурдан цохилох гэх мэт. Зан үйлээр, жишээлбэл ууралсандаа нудраг зангидах. Мэдрэмж болон сэтгэл санааны төлөв байдлаар сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлж чадахгүй ч гэсэн сэтгэл хөдлөлөө мэдэрч илэрхийлдэг. Жишээ нь ичсэн хүн бушуухан талд ормоор байна гэж хэлж болох юм. Шин төрсөн яраа ямар нэг хүчтэй өдөөлтөөс болоод сэтгэл хөдлөлөө илэрхийлвэл та түүнийг харахтаа баярлж байна. Эсвэл завиуртай байна гэж ялгаж чадна шүү дээ. Бид баяр баясгалантай эсвэл санаа зовнин шаналсан үедээ дараах үндсэнд 4 сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэлээ илэрхийлдгийг анзаарч болох юм. Нэгдүгээрт баяр баясгалан буюу аз жаргал. Бид хүссэндээ хүрч сэтгэлийн таашаал эдэлсний үр дүнд энэ сэтгэл хөдлөл илэрдэг. Сэтгэлийн таашаалын нөлөө удаах төвшөндөө ихэвчлэн баяр багтал маягаар илэрдэг. Улмаар экстаз буюу сэтгэл хөөрөл маягаар үргэлжилдэг. Хоёрдугаарт уур. Энэ сэтгэл хөдлөл нь санаа зовнил, шаналлаас үүдэлтэй бөгөөд ихэвчлэн бухимдал болон хүссэндээ хүрч чадаагүй үр дагавар маягаар илэрдэг. Бухимдлын шалтгааныг дараах ерөнхий 3 ангиллын аль нэгэнд хамаатуулдаг. Үүнд хүрээлэн буй орчноос буюу гадны саад дотроос үүдэлтэй бухимдал, хувийн буюу хүн өөрийнхөө чадвараас давсан зорилго тавиад түүндээ хүрч чадахгүй байгаа асуудлаас үүдэлтэй бухимдал, зөрчилдөөнөөс буюу тавьсан зорилгууд нь хоорондоо зөрчилдснөөс үүдэлтэй бухимдал зэрэг орно. 3-дугаарт айдас. Энэ сэтгэл хөдлөл нь айс буй аюул, гамшигын талаарх ойлголтоос үүдэлтэй бөгөөд үүний үр дүнд аюулаас зайлсхийх эсвэл зүгтах гэсэн мэдрэмжүүд төрдөг. 4-дүгээрт уйтгар гуниг буюу харуусал, уй гашуу. Энэ сэтгэл хөдлөл нь хайртай хүнээ эсвэл эд зүйлээ алдснаас үүдэн төрдөг, эсвэл хүчин мөхөс, дэмий хоосон гэсэн мэдрэмжээс үүсэх юмч бий.